Ганц бүхий майц зүг бол Монголын үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа хувцас үйлдвэрлэлийн салбарын мөс зүсэгч. Тэрээр Польш улсын Люблин хотод боловсрол эзэмшсэн олон улсын зах зээл судлаач мэргэжилтэй. 2009 оноос хойш эксклюзив брендийг үүсгэн байгуулж Монгол хүний анх дахь хэрэгцээг дотоодтой анхаар хөдөлмөрж яваа бүтээгч. Польшид 2020 онд үйлдвэрийн суурь тавьсан ч Монголдо хийх бүтээхийг мөрөөдсөн ажил хэрэгжээ. Монгол бол жижиг зах зээл, нэмээд эрх хоригчдын гадны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого, хятадаас татваргүй шахам орж ирдэг бараа бүтээгдэхүүнтэй энэ салбарт өрсөлдөнө гэдэг бол эр зориг. Эксклюзив брэнд үүсгэн байгуулагч майццэг татварын дарамтаас хүрсэн жижиг дунд үйлдвэрлэгчдийг төлөөлсөн шүүлүүлэгч. Товчхондоо засгийн газрын буруу бодлого үндэсний үйлдвэрлэгчдийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй болгосныг эсэргүүцсэн бизнес эрхлэгч. Төрийн харалхан бодлогыг шүүмжилж 2014 онд Үннүмол намын ихтлгүүрт 150 сая төгрөгийн барааг үн төлбөргүй тараана гэж иргэдийг дугаарлуулж явсан жинхэнэ шүүхэн наригчаа. Өнөөгийн нийгэмд хоосон тэмцэж, лоозон баригч бус хийж бүтээж алдаж онж яваа нэгэн л их оромж. Монголчуудыг идэх хөмсгөө өөрсдөө бүтээж, үйлдвэрлэгч орон болохын төлөө зорж яваа хөдөлмөрч нэгэн. Монголын төрийг үйлдвэрлэгчдэд ээлтэй, бүтээгчдэд шударга болохоор зүтгэж байгаа үндэсрэх үзэлтэн. Энэ зоргоороо улс төрт хөл тавьж 2024 онд хүн намаас нэр дэвшсэн залуу улс төрч. Майццгийн Монгол Ардын намын гишүүн. 2017 онд Монгол Ардын намын дараа нэр дэвшиж явсан залуу лидер. Нам сольсон гэж шүүмжлүүлэгч эцэст нь түнд их орны эрх ашиг нэгдүгээртэй. 2023 онд Туркид болсон газар хөдлөлтийн улмаас тухайн улсын иргэдэд туслах нэг дэлхийн нэг гэр бүл аяныг санаачилсан сайн үйлсдэн. Тэрээр COVID-19 сар дахлын үед Ховд, Говьалтай, Баян-Хонгор, Булган аймагуудын эрүүл мэндийн газрын эмч ажилтан албан хаагчдад хамгийн чухал хэрэгцээтэй байгаа. Нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, цагдаагийнханд мөнгөлөг комбинезон 100 ширхэг, халаад 100 ширхэг, нүүрний хаалт 90 ширхэг, бэлийг 300 ширхэг, нэг удаагийн амны хаалт 150 ширхэг илгээсэн нийгмийн хариуцлагаар манлайлагчаа. Өнгөрсөн 100 үер төрсөн өрхүүдэд 10 сая төгрөгийн үн бүхий цамц, цэрэг цагдаа онцгойгийнхэн тусламжгээд ер нь хаана тусламж хэрэгтэй тэнд бусдыгаа нэгтгэн уриалагчаа. Улс төрд орж өөрийн мэдэрсэн төрлийн хүнд сурталтай тэмцэхээр сэтгэл шуударсан тэрээр 3 хүүхдээ ээж. Босгосон брэндээрээ олон танигдах үед арыг нь даж явсан ханаа алдсан ганц бие ээж. Баялаг бүтээгчдийн төлөөлөл тэрээр өөрийн үр хүүхдэд зориулах цагаа нийгмийн сайн сайхны төлөө зориулж яваа их хүн. Бусдад илүүдэж биш, илүүчилж тусалдаг халуун сэтгэлтэй.